JCI Улаанбаатар салбар байгууллагын 2026 оны 1-р улирлын үйл ажиллагааны товч тайланг танилцуулж байна. 2026 оны ерөнхийлөгч сугарын лавгд оржийн манлайлалд ор бид удирдлагын багаа 6 хорооны 37 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүрдүүлж 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хандовер митинг зохион байгуулан үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо. Үүний дараа 11-р сарын 8-ны өдөр горигт тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт бүсэд борд ретрит уулзалтыг зохион байгуулж удирдлагын багийн уур амьсгалыг бүрдүүлэхийн зэрэгцээ 2026 оны стратеги төлөвлөгөөг хамтран боловсруулсан үр өгөөжтэй нэгэн өдрийг өнгөрүүллээ. Мөн LG Cup CS2 тэмцээн, үндэсний ерөнхийлөгчийн зүүсгэл хүлээн авах ёслол, Leadership Convention, элтгэх урлаг мэтгэлцээний тэмцээн зэрэг олон арга хэмжээнд салбар байгууллагаараа идэх санаачлагтай амжилттай оролцлоо. 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Шангрила Улаанбаатар зочид буудлын боолрун танхимд JCI Улаанбаатар салбар байгууллагын 2026 оны ерөнхийлөгчийн зүүсгэл хүлээн авах ёслол болон JC's Eve арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгуулж өндөрлөө. Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. 2026 онд бид үндсэн 4 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Нэг хором, нэг амь төслийн хүрээнд 150 цэцэрлэгийн багш нарыг албан ёсны сургалтад хамруулж, цэцэрлэг бүрд амьсгал бооглоос сэргийлэх памп хандуулсан нь бодит үр дүнтэй нийгэмд чиглэсэн чухал ажил боллоо. Junior клуб төслөөр 30 залууг сонгон шалгаруулж, JCI-ийн бүтцээр зохион байгуулан дүрм журмыг боловсруулж, анхны хурлаараа жуниор ерөнхийлөгч болон удирдлагын багийг бүрдүүллээ. Junior клубын гишүүд 3 удаагийн уулзалт 20 гаруй арга хэмжээг зохион байгуулж, салбар байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон 14 сая төгрөгийн хандивыг цуглуулж, өөрсдийн санаачилсан төслөө эхлүүлээд байна. LP's Morning Brief төслийн хүрээнд 7 хоног бүрийн 5 гаригийн өглөө ажлын цагийн өмнө өглөөний цайтай нээлттэй уулзалтыг зохион байгуулж байна. Энэхүү уулзалтаар улс төр, бизнес, геополитик, хиймэл оюун зэрэг цаг үеийн чухал сэдвүүдээр салбар бүрийн туршлагатай экспертүүдийг урьж, гишүүдэд мэдлэг, туршлага солилцох үн цэнтэй боломжийг бүрдүүлж байна. Одоогоор 3 удаагийн уулзалтыг амжилттай зохион байгуулад байна. Kids AU төслийн хувьд 22 жилийн хугацаанд 1900 гаруй хүүхдийг хамруулсан уламжлалт төсөл бөгөөд 2026 онд Монгол улсад 10 орны 150 хүүхдийн зуны зусланг 8 дугаар сард Элсэн тасархад зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Бид энэ хугацаанд удирдлагын багийн 5 удаагийн хурлыг зохион байгуулж, JCI Монгол байгууллагатай хамтарсан уулзалтыг амжилттай хийлээ. Мөн сонирхогч гишүүдэд зориулсан Join JCI үйл ажиллагааг 3 удаа зохион байгуулж, 200 гаруй залууст JCI байгууллагын үнц нь боломжийг таниуллаа. Хамтын ажиллагааны хүрээнд хаан даатгал, хан улс дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, BNI Apex, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, BNI Apex-тэй хамтран бизнес арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Цаашид BNI Karakoram болон Шангрила зочид буудалтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байна. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд JCI East Saigon, JCI Taipei, JCI Kuala Lumpur салбар байгууллагуудтай 3 удаагийн албан айлчлал хийж, зүүсгэл хүлээн авах ёслолд оролцлоо. Мөн салбар байгууллагын хэмжээнд нэгдсэн золголт, цасны баяр, март 8-18 зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, нийтдээ 40 гаруй үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлээд байна. 2026 оны ерөнхийлөгч лавгд оржин JCI Монголын 12 салбар байгууллагын ерөнхийлөгчдийн зүүсгэл хүлээн авах ёслолд оролцож, хамтран манлайлж буй ерөнхийлөгч нартаа амжилт хүслээ. Салбар байгууллагын идэвхтэй гишүүдийн 80% татвараа хугацаанд нь төлж, идэх оролцоогоо өндөр түвшинд хадгалж байгааг онцлон тэмдэглэж байна. Эцэст нь үйл ажиллагаа бүрийг дэмжин оролцож, хамтдаа үн цэн бүтээж буй JCI Улаанбаатар салбар байгууллагын нийт гишүүд, удирдлагын багийн захирлууд та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. We shape our legacy.